За сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Танин мэдхгүй гэх хэллээрээ урайтай Занга ТV эрүүл мэндийн одоо булангийн ээлж дугаар эхэлж байна. За тэгээд энэ удаагийн дугаарт Орхон аймгийн Баян Өндөр медийн эхэмж тэгшээгийн цэрэн тогтох эмч маань бас өргөдөж оролцож байна. За тэгээд танд одоо үнэтэй сайхан одоо харамгүй бидэнд үзэгч бидэнд зөвлөгөө өгч бас бидний буруу зарим нэг ойлголтыг цэгцэлж өгч жагаад үзэгчдийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлээд энэ удаагийнхаа дугаарыг эхлэе гэж бодож байна. Бид хүний нөөц ажилтны ур чадварыг дээшлүүлэх, ажлыг хэлбэрчлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх 15 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын 10,000 компанид нийлүүлж байна. Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн 95%-ийг хангаж ирсэн үндэсний компани юм. Амар байна оо. Тэгээд та бүхэнд бас гялалаа. Энэ мессеж мэдлэгийг бид нар чинь хамтаараа сайхан байх хэрэгтэй. Тэгэхээр тэр зарчимд нийцүүлж одоо түгээх боломж өгч байгаад гялалаа. За өмнөх дугаар та бид хоёр бол одоо монголчуудын тэр дундаа ирчүүд бидний дунд одоо маш том проблем болоод байгаа нойр улчирхаан талаар нэлээд дэлгэрүүлж бас ярьсан тэр ойлголтыг нэлээд өгж зэгцэлсэн болов тэгээ үзэгчд маань тэгээ гэж бодож байгаа. Тэгээ тэрэн дээр бас нэг жижигхэн хэсгийг орхигдуулсан нь бол та бас нэг ярианы төгсгөлд тэр дугаарын төгсгөлд ярьж ирсэн шүү дээ. Одоо ингээд нутаг нутгийн газар зүүн байршлын онцлогоос бидний идж байгаа хоол хүнс ялгаатай байдагтай адилхан мөн эргээгээ тэр хоолыг боловсруулахад ялгаатай байдгаа гэд ярьж ирсэн. Тэр талаараа нэг мэдээлэл өгөөд тэгээ хоёул үндсэн сэтгэл байна. За энэ ямар мессеж байсан гэхээр удамшилт ээлт. За. Хүнсийг хоёр ангилчих чаа. Удамшилт ээлт ээлгүй. Нөгөө хүнсээ дахиад хоруу чанартай, алив хүнс хоруу чанартай, саармаг чанартай, шимт гэж гурван зүйлийг агуулна гэж. Одоо Монгол уламжлалын хагт зааж байгаа. Удамшилт ээлтэй гэдэг нь яах вэ гэхээр надаас дээш 5 үе иддэг байсан тэр зүйл миний хувьд яаж боловсруулах мэдээлэл надад байгаа учраас тэрийг би ямар ч төвөггүйгээр одоо ингээд боловсруулах чадамжд надад байгаа. Энэ зүйлийг одоо удамшилт ээлт гэж хэлж байгаа. Удамшилт ээлгүй гэдэг нь яах вэ гэхээр энэ цаг үеийн одоо л миний хэрэгжилж байгаа зүйл. Тэгэхээр нөгөө кимчи одоо нөгөө шарсан дахиа тэгээ кока-кола эдгээр бол удамшилт ээлгүй юмс. Бид хэдэн үеэр ийм хоол хийж байгаа гэжлээгүй. Тийм учраас яаж боловсруулж, яаж тэрийг одоо ингээд хоргоожүүлэх үү? Яаж тэрэн дээр одоо ямар мессежээр ингээд зохион байгуулалтаа ажил хийх үү гэдэг нь тэр зүйл нь байхгүй гэсэн. Товчтой бол маш ойлгомжтойгоор бол өвдөл одоо рестораны менютэй л адилхан ойлгож байна. За. Тэр рестораны меню дээр байгаа хоолыг тэр тоогооч маш сайн хийж чадна. Тэр бол миний 5 үеэрээ одоо миний одоо чадамж боловсруулах тийм миний одоо удамшлаараа олж авсан, тэр тууллаар олж авсан манай одоо дээдсүүдээс ирсэн чадамж надад байгаа тэр менютэй адилхан гэсэн үг. Харин менюнаас өөр хоол захиалаад буюу энэ цаг үедээ одоо л би ингээ хөдлөд эхлэх юм бол энэ бол удамшилт ээлгүй болоод буюу надад тийм тааламжгүй мэдээлэл бий болно гэсэн үг. Тийм учраас Чингис хааны сургаалыг би сануулах гэж хүссэн. Биеийн таниагүй хоолыг буюу удамшилт ээлгүй хоолыг гэсэн үг. Өнөрлөвөл одоо ингээд эцсэн тооц, амсвал цацсан тооц гэдэг ийм сургаал байна. Маш чухал одоо үн цэнтэй сургаалаа. Энэ бол үнэнтэй. Үнэн. Тэгэхээр ийм байдаг учраас та бүхэн ч гэсэн энийг бас баримтлаа олгоосоо гэж эмчнэ хүсэж байна. Хоёрдож болохоор алив хүнсийн шимтээ, саармаг, хоруу чанар гэсэн зүйл агуулдаг байх нь. Шим өндөртөө хоруу чанар багтаа байх тусам тэр үеиг хүнс гэж байгаа юм. Хүнс. Харамсалтай нь бид нар харин шимэн одоо багтаа мөртлөө амт нь ариун тэгээд тэр хор чанарыг нь тооцохгүйгээр бид нар түлхүү хэрглэж байгаа. Энэ хоёр ойлголтыг би жаахан орхитуулсан байна. Тэ. За ойлголоо, баярлалаа. За тэгээд өнөөдрийн гол сэдэв болвол та бид хоёр бас нэг ойлголтыг нэг талаараа маш том ойлголт өгөн нөгөө талаараа бидний ойлголтыг бас зэгцэлж өгөхөөр нэг сэдэв сонгосон нь бол Д витамин байгаа тийм. Бид нар бол Д витамин зарим нь бол уух шаардлагагүй нарнаас авчиж манай монголч өөрөө нарлаг монгол орон гэдэг ойлголттой явж байгаа эсэг бүлэг усуд байна. Зарим нь бол хаяада ууж хахад одоо насанд хүрсэн хүүхдэд уух ёстой гэсэн ойлголттой зарим нэг усуд явж байна тий. Тэгэхээр энэ бүгдийг ер нь зэгцлэе гэж энэ сэдвийг сонгоод байна. Тэгэхээр би яг юунаас эхэлж асуух гэдэг нөхөр яагаад Д витаминыг уух ёстой юм бэ?
Юунд зориулж. Тий. За нэг зүйлийг ингээд лавширч судлахаараа тэрийг ингээд тойруулж ярьдаг ийм ойлголт байдаг. Тэрийг би эмч нь бол мэдэж байна. А Д витамины хувьд бол ингэж ярих хэвээр зүйлийг бас Бүр онцгойлж. Тэгэхээр би нэг үргэлжлэл нэг юм мэдчихээ тэрийг ингээд одоо ингээд дэлгэрэнгүй яриад байгаа даа биш ээ. Угаасаа ярих хэвээр зүйл та бүхэн ч гэсэн энийг одоо хүлээн авах нь зөв байна. Яагаад тэгэхээр бид хэдийн хувьд бол одоо жилийн дундаж температур хасахныг за нийт яг одоо Д витамин нарнаас авах чадамж өөрөө одоо миний гар нүүр ил гарч иж 4 цаг ялангуяа зуны цагт 4 цагаас дээш хугацаанд бүхэл биеэрээ ойролцоогоор нэг одоо 30 минутаас 1 цаг болж иж сая би хоногийн витамин Д-г аав. Хоногийн витамин Д. Тэгэхээр бид хэдийн хувьд хэдийн ингээд нарлагч гэсэн яг витамин Д-г одоо тэгж хүний арьсаар дамжуулж одоо хүн биедээ авах тэр нөлөөлөл нь тийм өндөр биш юм аа. Тэгэхээр энэ бол одоо нэмэлтээр уух нь бол зөв байна. Дараагийн нэг ойлголт нь витамин Д өөрөө нарнаас авлаа, уухаар авлаа, хоёр замаар л авч байгаа юм ер нь бол. Гэтэл бид хэд ч өөрөө нийгэмшсэн одоо ингээд байшин байрлал оролцсон нар тусах нөлөөлөл нь өндөр биш. Гадаа тэгж 4 цагаараа удаа явах тийм юм байхгүй. Тэгэхээр доошо гараашаараа буугаад машин цуугаад тэгэл ингээл гараал машин л яв. Хоёр дахь хүнслэл нь бол бид нар өөрөө тэр одоо нөхцөлийг үүсэхгүй байна. Тэгэхээр витамин Д авах хэрэгтэй. Заавал авах хэрэгтэй. Энийг бол хэдүүлээ энэ дээр бодолт нэг бити эргэлз. Уух хэрэгтэй үгүй юу гэж бити эргэлз. Зүгээр л уух хэрэгтэй. Насанд хүрсэн ч гэсэн. Тэр тусам монголчууд. Яагаад гэвэл бид хэдийн байгалийн нөхцөл байдал нь бас бидний бодсон шиг биш юм байна. Хоёрдож болохоор бид хэдийн одоо амьдралын хөвшил маань ийм нөхцөл байдлыг үүсгэжээ. За би нэг одоо хүмүүс санал нийлэхгүйг нь мэдэхгүй байна. Гэхдээ одоо нэг зүйлийг бас мессеж өгмөр байна. За. Жамын тухай зүйл. Тэгэхээр одоо бид хэдийн энэ бол шашны арга гэж бас ойлгохгүй бити ойлгосоо л гэж хүсэж байна. За. Бидний хувьд болохоор энэ одоо ингээл хүн болоод төрчөөд хоёлаа ингээд подкаст хийж энэ та хүнд мэдээлэл өгөх гээд. За нэг даалгавар тавьж магад. Нөгөөтэйгүр энэ өөрөө олон төрөл зүйл дамжиж ээж бид нар энэ төвшөнд хүрч байгаа юм. Би тэг одоо нөгөө хоёлынгийн нэг мундаг байна гэж хэлж байгаа юм биш шүү. Ердөөд энэ үүрэгтэн байгаа тэр орон зай маань олон одоо давтамж төрж байгаа. Тэгэхээр эхийн одоо улаан тусал, эцгийн цагаан тусал дээр нэмээ сүнс сууж иж амь гэдэг юм үсч одоо ингэж бит үсэж байгаа юм. Амьд бит болох нь шүү дээ. За амьд бит. Амь нь өөрөө сүнс юм. Тэгэхээр тэр зүйл нь сууж иж орж ирэхээрээ тэр хаанаас үүсвэ гэдэг юм яриа сүултэ гарна. Бүр хаанаас эхэлвэ? За аав ээжийг болоод мэдчихлээ. Аав ээжээс тэр улаан тусал цагаан тусал гараад ирсэн юм сүнс. Гэхдээ сүнсний эхлэл нь хаана? Тэр нарнаас байдаг юм байна. Оо за. Тий. Нарнаас байдаг. Юу гэж хэлэх гээд энэ үйл хүн өөрөө нарнаас эрчим авч амьдардаг амьтан юм байна. Тэр нь витамин Д. Одоогийн шинжлэх ухаанаар тогтоогоод байгаа нь витамин Д гэсэн үг. Нэг үрэл зөвхөн аминд дэм шүү дээ. Аминд дэм болдог зүйлийг тэр дундаа тэрний чинь оргилд нь байдаг зүйлийг бид нар витамин Д гэж хэлж байгаа. Д витаминээр төсөөлдөг гэсэн үг. Тэгээ нөгөө төгөр эн чинь өөрөө бид хэдийн маш олон төрлийн одоо биологоор энэ байгалгаа жамаар амьдрах тэр хангамжийг үүсгэх зүйл нь витамин Д. Тэгэхээр одоо бол витамин гэхээсээ илүү энэ чинь баг гормон юм байна. Энэ чинь баг одоо дааврын үүрэгтэй маш олон үүрэгтэй юм байна гэдгийг тодорхойлоод 19 хор тавдраас сэргийлж ийн гэдгийг баталчаад байна. Шинжлэх ухаан. Шинжлэх ухаан. Яг одоо 24 оны төвшөнд. Оо за. Тий. Тэгэхээр ийм их том үүрэгтэй зүйл учраас эм чин за уух ёстой байна. Ойлголоо. Тэгэхээр яа гарахгүй онцолж ярихаас өөр аргагүй гэсэн үг. Тийм бэ. Тий. Тэгээ бид хэд ч одоо ингээл хавдар ихтэй байна. Ийм цаг үед бид нар яаж өөрийгөө хоргоожуулж эрүүл байдлаа хадгалж амьдрах юм гэдэг тэр хэрэгцээг чинь бөхөлж өгөх зүйл чинь витамин Д. Ердөө л ингийн дэ бол энэ. Тийм учраас би нэг бараа аминд дэмтэй Д. Энэ бол өөрөө төгс одоо ингээд хүн шинжлэх ухаанаараа батлаад, нотлоод энийг гаргаж ирээд 19 төрлийн хор тавдрын эрсдлийг 20-30% болгож байгаа юм байна гэдгийг маш өндөр тооштой 20-30% болгоно гэдэг чинь.
Тэгэхээр чинь хавдрын өвчлөлийг бууруулна гэдэг чинь эргээд өвчлөл байж хавдар болдог учраас өвдөх эрсдлийг бууруулах. Эрдөл юм. Тэгэхээр энэ бол маш үнцэнтэй зүйл байна. Аз болж харин бас ч гэж одоо ер нь бол нэг битвиндээ ойрцоо нэг 500-аас 1000 орчим төгрөгийн үнэтэй байгаа. Тэгэхээр энэ бол боломжтой. Эдийн засгийн хувьд ч гэсэн боломжтой. Боломжтой байна. За бас их өөр талаас нь одоо ойлголттой боллоо гэж би хэлэх гээд байна л да. За одоо нэг асуулт байна. Витамин D тэгвэл одоо уухаар за амин дэмтэй байна. Тэгвэл яг одоо бодит ямар эргэнтэнд одоо уугаад сайн юм бэ? За одоо ууж байгаа, идж байгаа юмнууд чинь за тэрэн цай, энийн цай гэдээ манайхаа зориулж идээд идэх шүү дээ, тий? Уудаг. Тий. Витамин D 2 төрөл байгаа юм. За. Ургамлаас тэгээд нэг нь болохоор энэ амтны гаралтай нөгөө дөр хүний биед өөрт нь үүсдэг гэсэн үг. Ургамлаас нь болохоор тэр D2 гэж яриад байгаа. Тэр нь болохоор ойролцоогоор нэг D3-аас бас хүч багтай. Тэгтээ D3-тайгаа адилхан нөлөөтэй. Нөлөө үзүүлнэ. Тэгтээ арай жахан одоо тунгийн хувьд одоо жахан нэмжиж тэр D3-тайгаа дүүцнэ гэсэн үг. D3 нь өөрөө миний хувьд одоо арьсан дээр одоо нарны хит ягаан туяад туслаа. Арьсан доор нийлгэжлээ. Нийлэгдсэн очисон эргээд элхэн очиж D3 болж үсэж байгаа. За, эрдэл. Харин бид нар нэмэлтээр хэрэгжилж байгаа. D3 дангаараа. Тэгэхээр D2, D3 гэсэн юм сонголт байх нь энийг хэрэглээ. Хоёр дахь нь болохоор юун дээр чухалчлах вэ гэхээр үдээс өмнө уудаг витамин D-г. Ер нь бол үдээс өмнө. Тэгээд аль болох одоо нөгөө баг үдийн цайны дараа зохимжтой гэж үзсэн. Өглөөний цайны дараа ч гэсэн байж болно. Тий. Тэгэхээр ердөө үдээс өмнө уудаг юм байна. Учир нь одоо энэ өөрөө нэгдүгээрт тэр хүний биед боловсрох тэр чадамж нь үдээс өмнө байвал өдөр хөдөлгөөн нөлөөлөл, стрессийн нөлөөлөл, үйлчлэлийн нөлөөлөл нь өндөр байх нь. Нөгөөтэйгүр одоо оройд уудаггүй. Учир нь тэр одоо нойрны гормоныг дарангуйлах үйлчлэг гэдэг. Тий, тэгэхээр нөгөө мелатонин гэдэг нойрны үед чинь яг нэг 10-10-аас 11-ийн хооронд яг огцом ингээд ялгарч нойрыг хүргэж байгаа юм байгаа шүү дээ. Бүхэн тулах тэр гормоныг дарангуйлдаг нөлөөтэй. Тийм учраас үдээс хойш орой бит яваараа гэдэг учрын. Бас бүх юм сайн биш юм биш үү? Бас буруу цагтаа уул нөлөөлөл нөө бас байна гэсэн үг. Яг зөв. За тэрнээс гадна би нэг зүйлийг бас хэлхийг хүсэж байна. За. Жаахан судалгаа ярья хоёлаа. За. Тэгвэл болж байна уу? За тэгээ. Гэтэ аль болох нөө мэрэгжлийн үг хэллээ. Тэгээ би аль болох баг хэлээ тий. Дэлхий дээр ингээд хоёр сайхан хүн байна. Миний мэдж байгаа. Би ер нь бол ингээд яг уулзж байгаа хүүхдээ YouTube-ээр одоо нэг судалгааны ажлуудыг уншдаг. За. Тэр нь болохоор Williams гээд одоо Grant Williams гээд Америк профессор байна. За. Барбара гээд одоо Англи профессор байгаа. Тэр хоёр бол одоо витамин D-гийн хатаа хоёр. Маш олон жилиг одоо энэ витамин D-д зориулсан, судалгаанд зориулсан. Маш олон том судалгааг одоо ингээд дэлхий дээр санаачилж хүн төрөлхтөнд витамин D чи ийм чухал юм байна гэдгийг гаргаж ирсэн тэр хүн. Аз болж энэ хоёр нийлжиж Монголд зориулж судалгааны ажил бичиж өгсөн байна. Хөө бүр монголчуудад зориулж. Хөө ямар гоё юм за. Яагаад тэгэхээр яасан гэхээр тэр хоёр маань нийлжиж одоо энэ хоёр ч мараг 80 хүрж байгаа хоёр хүн баггүй юу? Тэгэхээр монголчуудад зориулж 19 онд одоо тэр одоо юм шинжлэх ухааны одоо судалгаануудыг нэгтгээд Монголд байгаа өвчлөлийг одоо дарааллыг гаргаад тэгээ өвчлөл хавдрын дарааллыг гаргаад та нар витамин D-г уудаг болчвол наадах өвчлөл чинь дор хаяж 20-30% буурах юм байна гэдэг тэр прогнозыг судалгаанд гаргаж өгсөн ийм ажлыг бид нарт хийж өгсөн. Ямар мундаг. Ямар энэ бол үгээр хэлэмгүй. Үнэхээр шүтэх ёстой. Тийм бэ. Гэтэл харамсалтай нэг харин одоо нөгөө удирдлагын төвчний хүмүүс маань энэ дээр ойлголт байхгүй. Мэдээлэл байхгүй. Одоо энэ витамин D-г ярих хүн бас их олон биш байна. Тэр нь болохоор би өөрийгөө дүүлгэж байгаа юм биш шүү. Тэгвэл яриа багтаа байгаа учраас бид нар 90%, бараг 98% бид нар витамин D-гийн дутагдaltaй байна монголчууд. 98%. Тэгэхээр бид нар энэ дээр бол заавал ярих хэвээр ач холбогдол өгөх хэвээр зүйл мөнөөс өмнө юм байна. Та хэрэг гэрийн эзэн л бол бас нэг одоо ингээд
гэрийнхэндээ санал болгох зүйл чинь болоод эргээд хяналтантай байлгах буюу одоо ингээ контролдох хэвээр зүйл чинь манай гэр бүлийн гишүүд витамин D-г авч байна. Би бас витамин D-г авч байна. Харин цуснд витамин D-г үзүүлээд килограммжинтэй харьцуулаад уух тунг, эхний тунг тодорхойлдог гэдгийг бас анхааруулж. Тийм байна. Ер нь бол хоногийн тун 2000-аас 4000-аар зөвлөж байгаа. Хүүхдэд бол 1000-аар зөвлөж байгаа. За 2-оос доош хүүхдэд бол 500-аар зөвлөж байгаа. Зөв. Би харин нөгөө одоо нөгөө дахиад асуултынхаа хариултыг авах гэдэг л да. Би өөрөө энэ витамин D бол нөгөө ясан цай гэж сонссон учраас тийм нөгөө түрүүн танаас яг ямар эрэхтэн цай юм бэ гэж асуугаад байсан. За өшөөрөө би тэрийг таарсан байна. За тэгэхээр ийм бие суулдах. За. Тамирдах. Үеэр өвдөх. За дээр нэмээд одоо ингээд одоо булчин сулрах. За ялангуяа энэ өсгий одоо ясаар янгинах. Эдгээр бол витамин D-гийн дутагдлыг илэрхийлдэг шинжүүд. Шинж тэмдгүүд. За тэгэхээр энийг нэг хэдүүлээ нэг ойлгож байна. Нөгөө төгөр сая би 19 эрэгтний хор тавдраас 20-30% сэргийлдэг юм байна гэж. Тэгэхээр тэр эрэгтнүүдэд тийм тустай л гэсэн үг. За нөгөө төгөр хүний биед одоо ингээд хавдар гэдэг чинь яаж үүсдэг вэ гэхээр энэ мутац яаж үүсдэг вэ гэхээр одоо ингээд эсийн үржил явагдана. Нэг эсээс эрүүл эс үүсчээж энийг хөгшөрч энэ үржлүүлээд ингээд залуу эс залгаад тэгээд ерөөхдөө одоо энэ ингээд амьдрах чадамжаараа янз байгаа юм. Эсийн төрлөөрөө өөр байгаа юм. Эрүүл эсээс эрүүл эс үүсэх яг энэ үед оролцдог зүйл чинь витамин D, кальц. Тийм учраас яаж юм гэхээр насчаад ирэхээр кальц, фосфорын солилцоон дээр дутагдал үүсэт ирэхээр насжилтны эргээд хавдар үүсэхэд маш энгийн том шалтгаан болдгийн нэг шалтгаан нь эний. Нөгөө тэгүр тэр витамин D дутагдсанараа хавдрын эрсдлийг үүсгэж чинь хөхөн дээр бороо одоо 40-60% гэж байгаа шүү. Хөх. Өндгөвч маш өндөр хувьтай эрсдлийг үүсгдэг. Тэрний яадаг вэ гэхээр эрүүл эсээс нэгүргэлвэл хөхний булчирхай эсээс дахиад хөхний булчирхай эс үүсгэд энэ дээр витамин D өөрөө илүүтэй бус зэрэгтнүүдээс илүү одоо оролцоотой эсүүдээс илүү оролцоотой байдаг учраас тэр нь дутагдахаараа нэгүргэлвэл 5% байлаа гэхэд 5%-аас нэг дутагдсан учраас 4% гараад ирж байгаа. Дахиад 4% гараад ирнэ. Тэгэнгүүт 4%-га хүн танина. Уул нь 5% байх хэрэгтэй шүү. 5% та байх хэрэгтэй. Энэ эсийн тухай ярьж байгаа шүү, тийм ээ. Тэгэнгүүт 4% байнгут хүн өөрөө энийг устгах чинь. Бас ийм систем ажиллана. Энийг тэр автоз гэж яриад байгаа. Харин энийг устгах чадхааргүй өөр дүр хувирлд орчин. Танихааргүй өөр дүр хувирлд орчин. За тэрийг бид нэр хорт тавдар гэж хэлээд байгаа. Тийм учраас хүний бие хянч чадахгүйгээр бие дотор нь ингээд үржээд авшраад томроод ингээд байр сууриа эзлээд тэгээс үлдээ тэр хүн ингээд тураалаар одоо тэр хавдарт дийлдэж ингээд нас орж байгаа юм юм болоод байгаа юм. Тэгэхээр эн чинь эндээс юу гэж хэлэх гээд нэг үл за нэгдэж эргэтнүүдийн өвчлөлт нөлөөлөх нь байна. Хоёрдож энэ эсийн одоо эрүүл эс үүсгэд витамин D маш хүрэхтэй байдаг юм байна. Миний яг энэ байдлаа хадгалахад өөрөө маш том оролцоотой юм, орон зайтай юм байна. Энийг сайн ойлгоорой. Тэгин өөрөө эргээд хавдраас сэргийлдэг гэсэн үг. Одоо манай монголчууд чинь тэр тусмаа энэ хавдрын өвчлөлөөрөө бас айгүй дээгүүр яваад байгаа. Тэр айгүй харамсалтай мэдээ тий. Тэгээ эн чинь л ерөөсөө өнөөдрийн та битүүрийг ойлгуулах гээд байгаа. Магадгүй нэг талаараа буруу ойлгочоод яваад байгаа. Тэгээ энэ бүгдийг л зэгцлээд байгаа шүү дээ тий. Тийм гэсэн үг. За нэгдэж болох хэвээр гэдгийн гол санаа бол энэ. Тэгээд тэр дэлхийд алдартай хоёр судлаач хүн монголчуудад зориулж одоо 19 хуудас нүүр тийм материал бид нарт бэлдэж өгсөн 80 гарсан хүмүүс шүү дээ. Тэр бол маш их хөдөлмөр. Тэгээ монголчуудын өвчлөлийн задлаад тэгээ хавдрын өвчлөлийн задлаад та нар одоо бид нар чинь 10 хүний 9 витамин D-ийн дутагдaltaй байгаа байхгүй юу? Нэмэлтээр удаа энэ мэдээлэл дутмаг. Тийм учраас ойлоо өнөөдрийн подкастын сэдэв бол витамин D ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг уудаг болоод энэний чинь чадамж чинь өндөр болоод та хэд харин эсрэгээрээ 90% одоо витамин D-гийн одоо хангалттай түвшинд буюу цусан дэх витамин D 40-60 байх хэрэгтэй. За тий. Монголчуудад ер нь бол өвлийн цагт дундаж нь бол 8 гэдэг судалгаа байгаа. 40-60 байх хэрэгтэй байна шүү дээ. Уул нь. Нормал хэмжээ. Нормал хэмжээ. Тэгвэл одоо би яг витамин D ууж байгааг нь утга учир гарна гэсэн үг. Яагаад гэвэл би тэр тал донд байх юм бол би хавдраа сэргийлэх бүрэн хангалттай тунгаа авч байгаа юм байна.
өвчлөө сэргийлэх хангалттай тунгаа авч байгаа юм бай. Ханиа томог дархлаагаа бид дэмжих хангалттай тунгаа авч байгаа юм байна гэсэн үг. Гэтэл монголчуудад зуны цагт болохоор 24 байгаа, өвлийн цагт болохоор 8 байгаа. Гамма гэдэг профессорын судалгаагаар. Тэгэхээр энэ чинь л эргээд эсрэгээр 90-с дээш хувьтай витамин D-гээ та нар уудаг болчих юм бол энэ өвчл чинь 20-30% гарцаагүй буурнаа. Их мөнгө шаардагдаад ах хэрэггүй л ийм л ойлголттой байгаа байхгүй. Ердөө л бүгдээрээ витамин D-гээ уудаг болцгоо. Тэгэхээр эмчийн уриалга юу вэ гэхээр ердөө энэ подкастыг сонссон хүн болгон за нэгдэж хоёулангийн яриаг шийрлэхийг би эмчнээс бас хүсэж байна. Хоёрдож болохоор энэ витамин D үнэхээр уух хэрэгтэй байна гэдгийг бусдаа сайхан дэлгэрүүлж тайлбарлаарай. Яагаад гэвэл энэ одоо нэгэнд би нэг юм дээр сэтгэл хангалуун биш байгаа. За. Нийгмийн эрүүл мэндийн төв. Нийгмийн эрүүл мэндийн төв гэсэн үг. Монголын эрүүл мэндийн яам. За энэ дээр олон юмнууд. Витамин D дээр дуу хоолой үнэхээр бага өргөж байгаа. Үнэхээр бага. Тийм учраас эн чинь ингээд одоо нэг юм ач холбогдол өгөхгүй. Сая ковид гарч ирэл бид витамин D-гийн үнцнийг зовлонгороо таньснаас биш. Монголчууд өөрөө ийм өвчлөлтэй учраас ингэхин шүү гэдэг ийм шийдлийг эрүүл мэндийн яам юунаасаа ийм паблик байдалд бүр ингэ дэлгэрүүлж өгөхгүй байна. Тийм байх тий. За маш их зүйлийг бас дахиад ойлгоол яваад байна тий. Витамин D өнөөдөр бол витамин D-гийн хувьд бол бид айгүй их зүйлийг бас мэдэж авч байна. За би одоо бас нэг чимэг асуулт асуух гад тэр нь юу вэ гэхээр витамин D-г бид нар зөвхөн яг витамин D гэсэн тэр бэлтгэлээс л авах ёстой юм уу? За нар бол ингэдэг юм. Хүнсээр авч болох уу? Хүнсээр аав. Хүнсээр аав. Хамгийн их яагаад юм чинь энийг яагаад дутуу яриад байна гэхээр за хүнсэнд өөр хагуулсан чинь бага байдаг юм байна. Маш бага. Маш бага. Одоо би өдөрт 20 ширхэг өндөг идчихэж хоногийн витамин D-гийн хэрэгцээ аав. Тэгвэл одоо тэр болгоо 20 өндөг идээд иж чадахгүй шүү дээ. 1 кг элэг идчихэж сая витамин D-г аав. Загас, элэг, тийм ээ. За өндөг юм уургийн агуулмж өндөртэй хэсгүүдэд бол витамин D-гийн одоо юу их илбэгтэй байгаа. Тэгэхдээ одоо энэ бусад юунуудтай харьцуулахад ч тийм. Яг бидний хэрэгцээг нөхөх хэмжээнд бол биш. Тийм бэ. Үгүй тийм ихээр идэх юм бол эргээгээд нөгөө нэг бусад эргэтнүүдтэй нөлөөлөд эхлэх нь шүү дээ. Тийм гэсэн. Витамин D зориулаад бүтэн илэг идэл 20 өндөг идээд ивэл тийм өдөр тутамдаа тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол нэмэлтээр уухан зүйл зүг байна. За дээр нэмээд тэр K2 гэж байгаа. Одоо нэмэлтээр яаж байгаа. Монгол зэрсэн зах зээлд гарч ирж байгаа. K2 гэсэн. K2 гэсэн үг. Тэгэхээр K2-ийн хувьд ямар ач холбогдолтой юм гэхээр ердөө тэр витамин D-гийн дэмжих үйл ажиллагаа тэр одоо ясанд тийм ээ дээр нэмээд зүрх судасны үйл ажиллагаа, судасны ханы одоо химийн байдлыг хангаж өгөхөд маш чухал үүрэгтэй. Тэгэхээр эмчийн хувьд бол витамин D-г уугаараа нэмэх нь гэхдээ хоногийн тун чинь одоо 2000-аас 4000 шүү. Уул нь бол цуснд үзүүлж хагаад килограммжинтэй харьцуулаад тэгээд өндөр тун цохилтын тунгаар ууж химийн байдалд орсны дараа хоногийн тунгаа байрвал цаг алдахгүй. Тэгэхээр энийг бол эмчээр хөтлүүлэх ёстой. Тийм бай. Тэ. Энийг бол бас жага ялгаж ойлгоно. Нөгөө төгөр та үзүүлэх боломжгүй одоо хөдөөний хүмүүс байж болно шүү дээ, тийм ээ. Тэр хүмүүсийн хоногийн тун 2000-аас 4000 байх нэ. Тэ. Тэгтээ удаан нөхөгдөж одоо жишээ нь 4000-аар улаа гэхэд сарын дараа хэвийн түнд очино. Жишээ. Тэгээ цуснд хэвийн түнд очино. Ааж. За нөгөө төгөр юу вэ гэхээр витамин D-гийн хувьд одоо K2-ыг хамт агуулгыг уувал илүү сайн. Тэгэхээр K2 өөрөө дангаараа дахиад зүрх судасны өвчлөлийг 20-30% бууруулна гэдэг судалгаа байна. Гэтэл манай зүрхний өвчлөлөөр дэлхийд нэгд орж байгаа. Тэгэхээр одоо миний харж байгаа зүйл юу вэ гэдэг нь ялангуяа шийдвэр гаргаж байгаа хүмүүс энэ дээр сайн анхаараасаа гэж бодож байна би. K2 ДТ бол өөрөө монголчуудын одоо яг ингээд дайн тулаан гэж үзэх юм бол хамгийн шийдвэрлэх газар дээр одоо цогт өгж байгаа одоо адилхан ийм дэм шүү, тус шүү. Энийг одоо бүгдээрээ сайхан ярьдаг баймаар байна. Тэ ярьдаг баймаар байна. Ярьсныхаа хүчинд бид нар бас ингээ эргээгээд үйлдэл болгомоор байна тийм ээ. Үйлдэлжүүлмээр байна. Тэ K2-ийн хувьд бол хоногийн тун насанд хүрэгчдийн хувьд бол 90-100 байгаа. Тэ тэгжээж миний зүрх судасны эрсдлийг багасгана. Тэгэхээр ялангуяа энэ утаанд ийм орчин, ийм одоо атмосферт бид нэр үүсгчээд амьдралж байгаа хүмүүсийн хувьд бол энэ бол гарцааг авах хэрэгтэй зүйл. Хоёулаа нөгөө ярианы ихэнд
газар нутгийн онцлогоос болж бас ингээд нөгөө тохирохгүй хоол гэдэг нөгөө нэг ярьсан шүү дээ. Яг тэрүүнтэй адилхан би ижлэхээ асуух гэдэг юм л да. Магадгүй уулархаг бүс нутагт амьдардаг тий тэр улсуудад энэ витамин D-г одоо уух тэр хэмжээнд яг адилхан байх уу, говьд ч юм уу тий би нөгөө нэг нар тусдаг юугээс л одоо зориулж асуугаад байгаа шүү. Энэ бол маш ухаалаг асуулт. Харамсалтай нөгөө судалгаа байхгүй учраас би өөртөө ч нэг хэлж чадхаар. Тоочны хэлж чадхаар. Гэхдээ бас нөлөө бол үзүүл байлгүй байгаа. Говийн хүмүүсээ арай юу байх. Тийм бэ тий. Тийм. За бас нэг юм байдаг. Гадаадад байгаа бас монголчууд маань бас мэдээж сошиал орчлоор явж байгаа болохоор сонсч л байгаа бах тий. Тэгэхээр тэд нар маань бас ингээд за гадны нутагт одоо тий хүний эрүүл мэнд одоо сайтаач гэдэг юм уу эсвэл хоол хүнсэн сайтай газар бид нэг тийм ойлголттой монголчууд байдаг тий. Ингээд за ингээд хоолоосоо бид нар авчиж байгаа. За ингэжж байгаа юм чи ингээд тэд нар мөн ялгаагүй хэрэглэх ёстой үстэй. Тэр нэгсэн. Тэд нар ч гэсэн мөн ялгаагүй хэрэглэх ёстой. Тий, тэгтээ тэр цаг уурынхаа нөхцөлтөө зохицуулж ер нь бол тэдний хувьд бол байнга хэрэглээ байгаа дөө. Байгаа тий. Тий, харамсалтай бид хэд чинь ингээд нөгөө яагаад одоо шинэ ингэж байна. За. Овс хотоодны хавдраад одоо ингээд жаахан эвгүй мессеж өглөө шүү би. Дэлхийгээс тийм ээ одоо өөр гаригаас танаа хотоодны хавдар хамгийн их хаана байна вэ гэд дэлхийгээс асуул. За. Тэгвэл Монгол усыг зааж өгнө гэсэн Увс аймгийг. Монгол дотроо. Хүү ямар аа. За. Яагаад энэ мессежийг би яагаад гэж юм гэхээр би одоо 222 мянган дагагчтай юм. За. Тэрний хамгийн бага тоон Увс аймгээс байдаг. Уул нь би нэг хотоод гидсний чиглэлээр хотоодны чиглэлээр одоо ярих хэвээр. Тэрийг ч одоо хамгийн их сонс анхаарал тавих хэвээр. Бүс нутгийн улсууд мөн биз? Тийм бэ. Эдээс би юу гэж ойлгох гэдэг юм нэхэр тэд нар мэдхгүй учраас өгдөж байгаа юм. Мэдхгүй учраас одоо яг ингээ хотоодны чиглэлээр, өвчлөлийн чиглэлээр энтэй холбоотой мессежээр өгж байгаа эмчтэйгээ эмчийн тэр мэдээлэлт нь одоо ингээд долгио нийлэхгүй мэдээлэл авах тэр одоо хүсэл сонирхол нь багтаа байгаа юм. Витамин D яг адилхан. За. Бид нар мэдхгүй дээ. Тэр одоо ач холбогдлын одоо олон ярихгүй тэрийг үн цэнтэй гэж ойлгохгүй байгаа учраас бид нар баг байгаа юм. Тэгэхээр энэ дээр би нэг ийм л мессеж өгмөр байна. Юу гэж ойлгох гэдэг юм гэхээр ердөө бид хэд одоо энийгээ зогсоёо. Эний чинь баг ярьж байгаа нь мэдхгүй учраас баг ярьж байгаа юм. Тэрнээс биш ач холбогдлохгүй учраас баг ярьж байгаа юм биш ээ. Энийг ойлголттой нэг ийм зөрүүг бас хэдүүлээ сайхан нэгтлээ оруулмаар байна. Тийм тийм. За би нөгөө ярьж байгаа сэдв болгон дээрээ одоо та бүхэн чинь яг нэг юм одоо манай монголчуудад түлхүү одоо ёстой төрөний хэлдгэр ярихгүй мэдэхгүй байгаа учраас ингээ те судлахгүй байгаа учраас гэдэг энэ сэдвүүдийг хоёлаа ингээ түүж аваад яриад байгаа шүү дээ те. За тэгвэл одоо витамин D надад дутагдаад ингээд болохоо боллоо гэдэг энэ шинж тэмдгүүд эрэгтэй хүн дээр, эмэгтэй хүн дээр, хүүхдтэй ер нь яаж илэрх юм бэ? Та нэг тус хэлдэг өгөөч. За нэг дээр ч хамгийн их ядрал мэдрэгдэнэ. За ер нь нэг тусам хавар. Одоо яг хоолны дараа шүү дээ. Тэгээ ялангуяа өдрийн хоолны дараа ядрал хоол идсэн хүн чинь уул нэгээ сэргэл тавих хэрэгтэй шүү дээ. Сэргээрээ ядрал. За нэгдэж энийг сайхан анхаараарай. Ядрал их. Өөрийгөө ажиглах нь шүү дээ. Тэгээд оройд хөлрөлт байна. За хөлрөлт. Ялангуяа хүүхдүүдэд их ажиглагдана. Хөлрөлт. За тэгээд нөгөө одоо ус унах тийм ээ үеэр өвдөх, булчнаар өвдөх, за тэр өсгийн өвдөх эдгээр зүйлүүд ч өөрөө бас ингээд ядралтай холбоотой өсгийн өвдөлт эдгээр чинь бас нөлөөтэй гэж үзнэ. Тэгэхээр ердөө товчтой болохоор ердөө бодисын солилцоонд оролцдог юм байна. Илрэл нь болохоор яс, үе мөч тэгээд дээр нэмээд ядрал одоо тархлаа чадамжаар илэрдэг юм байна. За тэгээд ханиад хүрэмтгий те одоо тэр хашламтгай тэр байдал чинь бас яг энэ витамин D-гээр илэрнэ шүү. Тэгэхээр ердөө бид хэдийн хувьд энэ дээр юу илэрх гэхээсээ илүү би бол зүгээр уух ёстой гэдэг зарчимдаараа хэдүүлээ нэг цэцгээе. Яагаад гэвэл биднэрт мессеж өгж байгаа тэр эрүүл мэндийн яам, тэр нийгмийн эрүүл мэндийн төв эдгэр чинь мессеж дутуу байна. Харин бид нар өөрсдөө ч гэсэн одоо миний хэлж байгаа зүйлийг туйлын үнэн гэж үзэхгүйгээр та хэд маань ч гэсэн ингээд
интернетээр хайж болно шүү дээ. Дахиад Ямар судлаад үнцэнтэй үзээрэй. тий. Ааха. Тэгээд өөртөө ихтгэл үнэмшлээ сайн нэмээд нэрээ уух хэрэгтэй байна. Гол юм л бид нар энийг судлах ёстой байна, ярилцах ёстой байна. Яг Тийм. Тэгжээж энэ чинь уух ёстой юм биш үү гэдгийг бүр ингээд бүр үнэмшлээ. үнэмшлийн хэмжээнд ойлгож байгаа шүү дээ. Тгээс л гэж бод. За ер Бас нь нэг заавар шөөрөө нэг мессеж байна. за Англид манайх шиг юм өвчлөлийн бүтц бас байсан байна. Тэр Барбара гэдэг хүний одоо яваснаар тэгээд тэдний хувьд яаж чийдсэн гэхээр гурил дээр нэмэлтээр сүүн дээр нэмэж өгсөн. Нэг үргэлжлэл бор юм том хөтөлбөр хэрэгжүүлээд витамин D чинь үнэхээр их нөлөөтэй байгаа юм байна. Энэ өвчлөлийн бүтц чинь өөрөө витамин D дутагдсанаас үүссэн бүтц байна гэдгээ таньсан гэсэн үг. Тэгээд сүү дээр нэмээд гурилд нэмэлтээр одоо витамин D-г хангаж өгөөд тэгэнгүүт доор хаяж хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн дээр нэмээд өгчих гэсэн үг. Тэгэнгүүт нөгөө хэд чинь доор хаяж тэр витамин D-гийн одоо жишээ нь 40% байсныг 70% болгосон байна. Дутагдал. Нөгөө л ард иргэдийнх нь 40% дутагдaltaй байсныг 70% болгосон. Бидний хувьд 98% дутагдaltaй байгаа шүү дээ. Тэгэхээр ингээ ярихгүй байхаа аргагүй байгааз. Тийм шүү. Тэгээд бүр энийг бүр олон хүмүүст хэлээсэй гэж бодож байна. Таныг сая хэлсэн чи ард түмнээ боддог одоо нөгөө төрийн түвшээдүүд нь ямар гоё юм бэ те энийг мэдчихээд за ерөөсөө гаргалгаа нь юм байна гэдгийг шийдсэн биш те тэр үр дүн гаргаж ирж гэсэн. Тэгэхээр бид хэдийн хувьд бол энэ дээр би одоо нэг эмзэгэлдэг зүйл үүдэг тааханд. Витамин D бол миний хувьд бол тийм юм. Яг одоо монголчуудынхаа витамин D-г яавал одоо нэмэх вэ? Яавал би энийг ойлгох вэ? Тэгээд одоо сая ковидын үед байлаа штэ. Хамгийн хэцүү ойлгомжгүй тэр ковидын үед чинь зөвлөсөн зүйл чинь өрдөө витамин D, цайр, витамин C гурвал байлаа штэ. Тэгээд 60-аас дээш настай одоо цус өдгөн гэж үзэх юм бол аспирин зөвлөөч. Өрдөө л энэ дөрв. Гэтэл урдаа барьсан чинь өрдөө витамин D шүү хүн төрөлхтөн. Тэрийг нээснээрээ илрүүлснээрээ энэ хэцүү цагийг бид нар хохирол багтаа дуулсан зүйл чинь витамин D. Тэгэхээр уртж мэдээд тосож бэлдвэл магад сайн даван гарна гэдэг дээдсүүдийн сургаал байна. Дээдсүүдийн сургаал байна. Тэгэхээр уртж мэдэх буюу ямар цаг үед ямар өвчлөлтөй ямар нийгэмд бид нар одоо мөр зэрэгцэж амьдарч ажиллаж байна вэ? Гэтэл судалгаач нь гарцсан. Тэ. Бүх юм чинь. Гадны хүн хүртэл зориулээд бид нарт хийгээд өгцөн. Харамсалтай нь энийг бид нар одоо бүр одоо ер нь бол юм эндээс би нэг мессеж өгмөр байна. За. Хотоодны хавдар зүрхний өвчлөл. За тэгээд тархины цус хараалтаар би тэгээд дэлхийд нэг тарж байгаа юм. Энэ болохоор хувь хүнээс шалтгааллах орон зай л гэдэг бид нар одоо буруутгаад хувь хүн рүү баг ингээд 90%-тай 100%-тай алдааг нөгөөд арчаагүй гэж яриад байгаа болохоос биш. Нөгөө талдаа энэ бол төрийн хариуцлага байх хэрэгтэй юм. За. Ард иргэдээ хэр зэрэг 50 амьдруулж чинь. Хэр зэрэг ихтгэл үнэмшилтөө ирээдүйн ядаж 5 жилийг харах чадамж тийм ээ тэр хүсэл тэмүүлэлтэй өглөө босохдоо би яг ингэн одоо би ингэн төрөөс ийм бодол гаргаж байгаа учраас тэрэнд нь зориулж би ингэж алхам хийн. Энэ уялдаа холбоо нөхцөлийг буюу зүрхний өвчлөл, тархины өвчлөл дээр нэмээд ард иргэдээ юу идэвхлэх вэ? Тэгэхээр тэр зүйл чинь өөрөө юм. Жаахан одоо ярианаас хадуураад эхэлж байгаа зүйл нь энийг бас ойлгосоо гэж хүсэж байна. Яг чи юу агаад би нэг хэлж нэхэр одоо бол сонгуулаа өртөж байна. Бид нар зөв сонголт хийх ёстой. Тэхийн тулд урд хийсэн зүйлүүд чинь өөрөө Монгол хүний биед наалтанцтай яг одоо энэ өвчлөл болоод асуудлыг шийдэх орон зай бага байгаа юм байна. Дандаа зам, барилга, тэгээд нэг байшингийн үн, за тэгээд нэг юм одоо юу байдаг юм хаа. Ийм л хэдийн зүйл яриад нүүрс алт. Одоо тийм байгаа. Гэтэл бидний өөрсдийнхөө бие дээр илрээд байгаа зүйл нь өөрөө эргээд энэ ботлого дутснаас болсон одоо өвчлөөр монголчууд дэлхийд нэгт орж байгаа юм. Тэгтээ хувь хүний нөлөө байгааг бас үгүйсэхгүй шүү дээ, тийм ээ. Тэгтээ тэрийг хангах ёстой орон зай чинь төр. Тэгэхээр төр хэр зэрэг одоо чадамжт байна, төвшмдүүд хэр зэрэг мэрэгэн байна гэдгийг илэрхийлнэ бидний бие дээр ингэж гарч ирж байгаа шүү. Тийм байна. Энэ талын мэдээллүүдийг өшөө нөгөө газ өгөөд тийм илүү дэлгэрэх. За тэгээд тэгвэл. За би дараагийн нэг мессеж. За өөрөөс чинь нэг асуухаас нэг би нэг мессеж өгчмөр байна.
Хүүхдэд маш чухал. Би яг хүүхдийг л одоо онцлох гэсэн. Хүүхдэд маш чухал. Яагаад хүүхд чухал вэ гэхээр хүүхдийн тэр ясны бүтцийн одоо витамин D дутагдсанараа ясны бүтцэд нөлөөлөл нь бараг 50-70% таа. Ийм. Тэгэхээр тэр ясны бүтц чинь яг ингээд арга яс чинь босоод сүүлдээ булчин үе шүрэмс нь бэхжээд тэгээд ингээд эр биед бидний хүргэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр аркет тэр одоо нөгөө ясны бүтцэд өөрчлөлт орох нөлөөлөл чинь өөрөө витамин D-гээр үүсгэж байгаа учраас энийг маш сайн анхаараач ээ. Ялангуяа цэцэрлэг сургууль дээр нь багш нар нь ч гэсэн хүүхдүүдтэй сайн мессеж мэдээлэл өгөөч ээ. Яагаад гэвэл энэ өөрөө иргэд би одоо энийг ялангуяа 10 жилдээ сайхан холбоор санагддаг байхгүй юу? 10 жилдээ. Яагаад 10 жилдээ холбоор санагдаж байна гэхээр үдийн цайны дараа ангиар нь хурал хийлээ. Эцгийн хурал хийлээ. Хамгийн чанартай дэгийг нь авлаа. 1 сарын хангамж авлаа. Тэгээд нэг хүүхдээ халаад өмсгөөд ангийн эмч. Тэгээд үдийн цайны хөтөлбөрийн дараа витамин D-ийг тараад өгчдөг. Яг иймэрхүү байдлаар олон шийдлүүд бол зөндөө байгаа. Тий, тэгэхээр хүүхдэд их чухал. Энийг бид нар шийдэх гэдэг арга сэдэх хэрэгтэй. За дараагийн нэг мессеж нь юу вэ гэхээр энэ Японы судалгаа байна. За. Яасан гэхээр энэ витамин D дутагдсанараа одоо дутагдсан үед буюу хамгийн их дутагдсан үе чинь том өндөр байна. Нэг үргэлжлэл өвлийн цагт бид хэдийн хувьд бол 8 гэж байгаа шүү дээ. Уулын 40-60 байх хэвэл 8. Тэгэхээр яг тэр хамгийн их дутагдж байгаа буюу яг эд 9 үед чинь өвчлөл өндөр байна. Тэгэхээр тэр мессеж нь юу гэхээр яагаад томоогийн дэгдэлт өндөр байгаа гэдэг тэр анализ витамин D-г холбож хийгээч гэсэн санаачлагтай тийм судалгаа юм. Тэгэхээр бид хэд ч гэсэн энийг бас бодох хэрэгтэй гэсэн үг. Тийм байна. Ялангуяа хүүхдүүд дээр. Тийм байна тий. Ер нь өвөл болохоор л өвөл болгол яг ингээл томоо дэгдлээ гээл тий. Томотос өвч нөө дэгдлээ гэдэг ингээд ерөөсөө үнс нь бидний D дотмог байгаа учраас л итэр дэгдээд байгаа юм байна шүү дээ. Тийм гэсэн үг. Ер нь бол тэр Японы судалгаа бол тийм санаатай судалгаа байсан. За дараагийн нэг зүйл нь болохоор би бас хэлмээрээ санагдаж байгаа зүйл маань болохоор энэ яс байна. За монголчууд бие сайтай үнийг яс сайтай гэж ярьдаг. Ясыг бэхжилттэй байлгах, чадамжтай байлгадаг зүйл чинь өөрөө витамин D, кальцийн солилцоо юм. Гэтэл харамсалтай нь витамин D-гээ бид нар юм 90%, 8% дутагдaltaй дээр нэмээд идж байгаа зүйл нь дандаа кальцийн солилцоонд сөрөг нөлөөтэй зүйлүүдийг бид нар түлхүү идэж байна. Нөгөө хийжүүлсэн ундаа нөгөө чихэрлэх хүнс тэгсэн мөртлөө хэрэгтэй зүйлөө бах хэрглэж байгаа юм. Тэгэхээр ердөө энэ дээр одоо нөгөө ясыг хумсаар шинжинэ. За тэгэхээр энэ нэг юм мессеж юм чинь өгмөр байна. Тэгэхээр ясыг хумсаар шинжинэ, цусыг үсээр шинжинэ. Үс хэрэг унжин гэдэг бол өөрөө тэр болохгүй хоолын хэрэглээ өндөртэй байгааг илэрэл дээр нэмээд тэр төмөр кальцийн солилцоонд алдаа байгааг илэрлээ. Хумсны хувьд болохоор энэ ердөө юу гэж үзнэ? Ясны. Тэгэхээр энэ хугт байгаа энэ цагаан байна шүү дээ. За. Энэ цагаан бүх оронд байх хэвээр. За. Тий, бүх оронд байх хэвээр. Жигдүү. Эсвэл жижиг том уу? Жижиг том ч байж болно. Гэхдээ бүх оронд байх хэвээр. Тэгээд энэ бол толгой хэсэг. За. Цээж, хөвлий, мөчтийн хэсэг гэж. Арцэг мөчтийн хэсэг гэдэг ингээд англигдана. Доошоо. Нэгүрэл энэ цагаан байхгүйгээрээ миний тэр хэсэгтэр дутагдал байгаа юм байна гэдгийг мэдэх боломжтой гэсэн үг. За энэ нэг уламжлалтын юм арга байна шүү. За. Тий. За дахиад нэг юмыг ойлгуулж хэлэхэд энэ охтуудад ялангуяа 10 жилийн ангийн охтууд энэ идэр насны охтууд байна шүү дээ. Тэд нар маань хумс нь хөврэг энэ цагаанд байхгүй үс нь унамтгай тэгээд ядрал мэдэрдэг сарын тэмдэг өвдөлтөд ирдэг бол энэ бол бараг 90% таа энэ бол кальцийн солилцооны алдагдал. Кальцийн солилцооны алдагдал. Буюу ясны сэргэжтэй нөлөөлөл байна. Тэнд хэрэгтэй зүйлээ авахгүй байна гэсэн үг. Тэгэхээр одоо ингээл нэг жижигхэн чихэрлэг мэдээл үл тарчдаг. Жаахан юм мэдээл ингээл юм идмэргүй санагдахаараа л би юм идмэргүй санагд байна. Тэгээ өдөр тутамдаа л тэд нар манд болж ивэл тэрийгэ болж ийн гэж ойлгоод байгаа байхгүй. Гэтэл тэр ясны бүтц гэдэг чинь нас чах тусам л үнцгийд ордог зүйл чинь. Хамаг хэрэгтэй зүйл чинь бидний хувьд ясаар хөндлөгдөж байгаа юм. Тэгэхээр бие сайтай хүн чинь яс сайтай гэдэг учраас энэ. Тэгэхээр энэ цагийн үед бид нар ясанд маш халгаатай хүнстэй байгаа. Энэ цаг үед хамгийн чухал зүйл бол витамин D. Тийм байна. За баярлалаа.
Тэгээд таны витамин D-ний талаарх бодол нэлээд зэгцэрч нэлээд бас ойлголттой болсон байхаа гэж бодож байна. Тэгээд энэ мэдээллийг бүр ингээд чин сэтгэлээсээ ингээд тайлбарж бидэнд ойлгуулж өгж байгаа танд маш их баярлалаа. Танаас зөндөө их юм сураад ер нь бол тэгээд энэ нэвтрүүлгүүдэд ард гараад байна л да. Тэгээд дахин бүр баярлалаа. Ёстог ялаалаа гэж хэлмээр байна. За ялаалаа. Тэгээд заавал шүү. Зүгээр та яриад бас. За тэгээ бүгдээрэнд уриалхад тийм ээ яг энэ мессеж бас олон хүн түгээгээрэй гэж юм чинь одоо чин сэтгэлээсээ хүсэж байна. Яагаад гэвэл бид хэдийн бас мэдэх ёстой зүйл гэж байгаа. Энэ цаг үеийн тийм ээ бидний мэдэх ёстой зүйл гэж байгаа. Тэрний нэг бол яхаарахгүй ясаад ордох, ясаатай хүн бисээтэй гэдэг. Тэгэхээр энэ чинь үндэснийг одоо сэжим нь өөрөө витамин D. Хоёр дэж болохоор хавдраас 19 төрлийн хавдраас сэргийлнэ гэдэг нь одоо шинжлэх ухааны судалгаагаар батлагдсан юм. Батлагдсан. За нөгөө тэгүр хавдар одоо сэргийлнэ гэдэг чинь юу гэхээр өвчлөлийг багасгах гэсэн үг. Тэгэхээр энэ бол өөрөө батлагдсан зүйл. Дээр нэмээд одоо ковид үед бид нар витамин D-г бол томоогийн үед тэр вирусын эсрэг ямар нөлөөтэй байдаг дархлыг яаж одоо бид нар дэмждэг гэдгийг ковидоор дамжуулаад бид нар мэдсэн. Тэгэхээр энэ ойлголт мэдрэмжээ битээ бас алдаараа энэ бол бидний туршлага тий бидний амьдралаас олж авсан одоо энэ хүн төрөлхтөнд тохиолдсон зүйлээсээ мэдсэн туршлага. Энийгээ захиа сургамжуулгаад биедээ хэрэгжүүлээд өрдөө өргөжлүүл. Тэгэхээр энэ зүйлүүдийг л одоо зөвлөхөр байна да юм чинь. Тэгээ бүгдээрэнд нь эрүүл энхийг хүсье. За баярлалаа. Ингээд дараагийн эрүүл мэндийн булангаар уулзцаа баярлалаа. Бид хүний нөөц ба ажилтны ур чадварыг дээшлүүлэх, ажлыг хэлбэрчлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх 15 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын 10,000 компанид нийлүүлж байна. Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн 95%-ийг хангаж ирсэн үндэсний компани юм.